Монгол Сорбонны холбоо Японы элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулдаг уламжилт олимпиадыг энэ жил Монгол Сорбонны холбоо Монгол Сорбон сургалтын төвийн 10 жилийн ойд зориулан зохион байгуулсан билээ. Тус олимпиадын урьдчилсан шалгаруулалтаар шалгарсан 5-аас 15 насны 300 орчим хүүхэд нас зэргийн 19 ангиллал болон Ямагезэн зэрэг төрөлд өрсөлдсөн байна. Монгол Сорбон сургалтын төв маань Монголын Сорбонгийн холбооны дэргэдэх сургалтын төв гэж явдаг байгаа. Монголын Сорбонгийн холбоо Японы элчин сайдын яам мөн дэмжигч байгууллагаар Японы Сорбонгийн сургуулиудын холбоо хамтран жил бүр улсын олимпиад зохион байгуулдаг байгаа. Энэ олимпиад энэ жил манай Монгол Сорбон сургалтын төвийн суралцагчид маань жил болгон амжилттай оролцдог. Энэ жил медалийнхаа тав нэмээд ирсэн байгаа. За улсын хэмжээнд яг Монгол Сорбон сургалтын төвөөс 300 гаруй хүүхэд оролцсон. Энэ Эрдэнэт хотоос маань 10 хүүхэд явсан байгаа. 10 хүүхдээс 4 хүүхэд маань 4 хүрэл, 1 цом, 1 тусгай байртай ирсэн байгаа. Манай сургалт Монгол Сорбон сургалтын төв маань Японы стандартаар заагддаг. Японы стандартаар бэлтгэгдсэн мэрэгжлийн өндөр чадвартай багш нар заадаг гэдгээр онцлог байдаг. Японы стандарт гэдэг нь наагуураа бол хүүхэд энгийн сургалтанд суугаад байгаа юм шиг мөртлөө цаагаараа маш олон төлөвшил, суурь хүмүүжлийг олгож хүүхэд маань суурь хүмүүжлийг өөртөө авдгаараа маш онцлог байдаг. Манай Монгол Сорбон сургалтын төвд маань 4-өөс 14 насны хүүхдүүд суралцдаг байгаа. Тийм. 4 наснаас хүүхдүүд ерөнхийдөө сургадаг гэсэн үг. Японы стандартын дагуу Сорбонаараа тууштай зөв хичээллэх нь нэг сургалтаар олон талд чадахыг хүүхдэд олгодгороо онцлог бөгөөд зөвхөн хурдан тоо бодож, хурдан сэтгэхээс гадна хүмүүжил төлөвчлийг маш сайн суулгаж, анхаарал төлөвлөлт ой тогтоолт сайжирж, төсвөр төвчээртэй болон баруун зүүн дархийг тэнцвэртэй хөгжүүлдэг байжээ. Үүний зэрэгцээ хамгийн гол нь Сорбоноор хичээллэх нь тухайн хүний дархийг байгалийн зам ёсны дагуу хөгжүүлэх аливаа зүйлийг ухамсартайгаар нэгт нямбай эргэцүүлэн бодож, ангилах, бүлэглэх, зөв дүгнэлт гаргах зэрэг гайхалтай чадвартай болгохоор бусад оюуны спортоос илүү ач тустай юм. Тиймээс Сорбоноор хичээлээд жил болоог байгаа хүүхдүүд ийхүү чанса өндөртэй улсын уралдаанд орж тэргүүн байрыг хүртэл авч чаджээ. Тэгээд өндөрөө хүрэл анх удаа л медаль авч үзчихэв. Тэр хичнээн хүүхдүүдтэй өрсөлдсөн. 20 хүүхэд. Сорбоноор хичээлэхийн юунд таалагддаг, өвийнхнээсээ юугаараа илүү байж чадж байгаа чи Сорбонд явснараа? Тэгэхээр би математик дээр сайжраа, тэгээд тоондоо сайжирсан. Юунд таалагддаг? Анзан цээж тал. Тэр нь яг яаж боддгийг ядын тайлбарлаад өгөө. Цээжэл бодно. Сайн баг. Энд чаг яриад сэтгэл хэрэг нэ. Ер нь сайн баг. За тэгэхээр яг хичнээн хүүхдүүдтэй өрсөлдсөн яг ямар даалгавар өгöd анин тэр даалгаврыг хичнээн хугацаанд биелүүлээд ингээд медаль авчаа тийм. Хичнээн ямар даалгавар хөөрн хичнээн хугацаанд хийж биелүүлсэн байна. Нэм. Тэрийг ингээд гоё дэлгэрэнгүй яриад өгвөл амин басаа ойлгохгүй. Яг ямар даалгавар өгсөн юм те. Уржиггүй байгаа 6 минут тэгээд моторын заа 4 минут хийж байгаа байхгүй. Тэгэхээр Сорбоноор хичнээн жил хичээлж байгаа нь Сорбоны юунд таалагддаг вэ? Анзан ваа моторд хичнээн жил хичээлж байгаа Сорбонд өгдөө яваад жил болдог байгаа. Жил болоог байхад ийм мундаг том амжилт гаргасан байх шүү дээ тийм. Тэгэхээр медаль аваад ирсэн чинь найзууд нь өгч гэр бүлийнхнээ нэгсэн бай. Мундаг лайнл гэдэг зүгээр нэг 8 сар явж байгаад. Энэ тэмцээнд анхудаага оролцсон нь өөр ямар нэгэн тэмцээнд оролцож ирсэн үү? Оролцож ирсэн. Ямар тэмцээнд оролцож ирсэн? Би нөгөө энэ Сорбон тэгээд ийм нөгөө шүлэгний тэмцээн гээд оролцож ирсэн. Тэр Сорбоноор хичээлэхийн чамд яг юун таалагддаг вэ? Хичнээн жил ананд энэ Сорбоноор хичээлж байгаа юу? Надаа анзан тэгээ Сорбон таалагддаг. Хугацаанд та хурдан бодож тэгээд хичээлдээ сайн болоод тэгээд найзууд нь юу гэдэг вэ? Чааг одоо.
намайг нөгөө юу чи яаж одоо байгаа юм гэд талгаанда нөгөө таны мессеж болгох юм гэдэг. Медаль аваад ирсэн чинь найзууд нь юу гэсэн бэ? Гэрийнхэн нь юу гэсэн бэ? Манай гэрийнхэн сайн байна. Харин найзууд маань болохоор юу чи Жорстанд яваад медаль авсан юм уу гэд Баяр хүргэж байна. Ман найзууд тэгээд ах их ээжээд дэмцэн баярлаа. Иммиграцийн төрөл дээр нь цам баваа тарина. Аль төрөл дээр нь хөрлөлөө? Сарбанаар боддог дээр нь хөрлөлөө. Ямар даалгаврууд өгсөн юун дээр нь олимпиадад нь тэр даалгавруудыг яг яаж хийсэн бэ? Нөгөө тоодуудаа сарбанаар тэгж боддог дээр нь би авраг болоод тэгээд цам баваад харин сарбанаар бодлого өгөөд боддог дээр нь хүрэл мэдэл авсан. Тэр сарбанаар хичээлэхэд юун найнууд яг таалагддаг вэ? Анзаа. 6 сарын хугацаанд өөртөө ямар өөрчлөлт орсон гэж бодож байгаа юм? Юу нэлээд сайжирсан байна чиний чадвараас? Тэжэр тавдаг. Тэр медаль аваад тусгай байранд ороод ирсэн чи ээж аав найзууд нь юу гэж байна? Мандал байсан. Найзуудтай юу гэж хэлсэн бэ? Найзуудаа та бүхэн сарбанаар хичээллээрээ. Монгол Сорбон төв нь үйл ажиллагаагаа явуулаад 10 дахь жилдээ явж байна. Энэ жилд тус төвийн 10 жилийн ой тохиож байна. Ойгоо огтон урамшуул зарлаад байгаа нь уг төв нь Японы уламжлалт Сорбоныг заах арга техникийг эвдэлгүйгээр альва өөр оюуны спорттой холилгүйгээр Монгол хүүхдийн нас сэтгэхүй онцлог тохирсон шилдэг хөтөлбөр Сорбоныг өндөр зэрэгтэй багш нараас сургалтаа удирдуулж явуулдгаараа давуу талтай юм. Мөн хамгийн богино хугацаанд хямд зардлаар маш өндөр чадварыг эзэмшүүлдгээрээ бусад ижил төстэй сургалтын төвүүдээс илүү ялгаатай юм а.